Сайн байцгаана уу? Конnichiwa. За, Японы түвшин тогтоох шалгалтын 5-ын ханзыг оруулж байгаа. Тэгээд өнөөдөр 9 дахь удаагийн ханзны хичээл. Тэгээд ургамал амтны ханз оруулнаа. За, хэрвээ та хараад эдгээр 9 ханзыг мэдх юм бол энэ хичээлийг үзэхгүй байж болох нэ. За, тэгээд хамгийн ихний ханз маань Хаяши гэдэг ханз байна. Тэгээд Оньомын Рин гэдэг дуудлагатай байх нэ. Тэгээд мод гэсэн утгатай ханз байна. Тийм учраас яг нь модны ханз 2 ширхэг байна гэсэн үг байна, тийм ээ. За бүгдээрээ хамтдаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 зорилготой байх нэ. Хаяши. За, Хаяши гэдэг маань хүний нэрэн дээр аюу хэрэглэгдэх ханз. Тийм учраас би бас жишээ үйлбэр дээр хүний нэрээ авсан. За, Кобаяши гэж унших нь. Кобаяши. За, Хаяши гэдэг маань Баяши болох нь шүү. За, Кобаяши-сан имасу ка? Кобаяшигаа байна уу гэсэн утгатай тийм ээ. За, нэг удаа хэлээд үзье. Кобаяши-сан имасу ка? За, сайн байна. Хаяши гэдэг яг нь ханз байна. За, дараагийнх нь модны ханз маань бүр 3 болцсон байна, тийм ээ. За, 3 болохоор юу гэж унших вэ гэхээр мори гэж унших нь байна. Энэ ханз яг 3. За, модны ханз маань 1 байх юм бол ки, 2 байх юм бол хаяши. За, 3 байх юм бол яг нь мори болох нь тийм ээ. За, Оньомын шин гэсэн дуудлагатай байх нэ. За, ой шугуй. Арай илүү модтой байх тийм ээ. Ой шугуй болох нь. За, бүгдээрээ хамтдаа бичээд үзье. За, ер нь бол бичгээд гайг байх гэж бодож байна. Яг дээр нь 1 мод, доор нь 2 мод бичих гэнэ наа. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За 12 12 зурлагтай байх нэ. За тэгээд мори гэсэн ханз шүү. За мори. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. За та хэд нэг удаа уншаад үзье. За жоохон урт өгүүлбэр бичсэн байгаа. За морино чикакуни бессоога аримас. За морино чикакуни бессоога аримас гэсэн жишээ өгүүлбэр байна. За утга нь юу вэ гэхээр ойтой ойрхон яах нь цуслан маань байдаг. За бессо гэдэг маань цуслан гэсэн утгатай. Цуслан маань байдаг гэсэн үг байна. За дагаад нэг удаа хэлээд үзье. Морино чикакуни бессоога аримас. За сайн байна. Морино чикакуни бессоога аримас. За дараагийн ханз маань хана гэсэн ханз байна. Хана гэдэг маань цэцэг гэсэн утгатай. За Оньомын ка ке байх нэ. Хана. За нэг удаа дагаад бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 буюу 7 зорилготой байх нэ. Хана. За нэг уншаад үзье. Сутекина хана о мураимашта. Сутекина хана о мураимашта. Маш гоё цэцэг авсан. За нэг удаа дагаад хэлээд үзье. Сутекина хана о мураимашта. За сайн байна. Дараагийнх нь таке хус байх нэ. Тэгээ хус. За Оньомын чику хус гэсэн ханз. За бүгдээрээ бичээд үзье. За 1 2 3 4 5 6 За 6 зорилготой байна. За хулс таке гэсэн ханз байна. За жишээ өгүүлбэр харъя. За такено ко гэж ярьдаг тийм ээ. За энийг бас би бас монголоор юу гэдэг юм бол гэдгийг бас сайн мэдэхгүй байсан. Тэгээд энэ хичээлийг оруулахдаа шалгаж үзье. Такено кога суки desu. За такено ко гэдэг маань хулсны найлзуур. Найлзуурыг яах нь такеноко гэдэг юм байна. Тэгээд такеноко гэдэг яг японоор мэдээд байдаг. Энэ хулс модны үндэс маяг үндэс гэж одоо хэлэх юм уу? Найлзуур гэж бас тэрийг хэлдэг юм байлаа. За тэрэнд яах нь дуртай гэсэн утгатай өгүүлбэр байна. За жишээ өгүүлбэр нэг удаа хэлээд үзье. Такенокога суки desu. За сайн байна. За дараагийнх нь дараагийн ханз маань инүү буюу нохоо гэсэн ханз байна. Оньомын кен гэсэн дуудлагатай байна. За бүгдээрээ бичээд үзье. Нийт 4 зорилготой байна тийм ээ. За 1 2 3 4. За 4 зорилготой байна. За инүү гэсэн ханз. За өгүүлбэрээ уншаад үзье. Хэлээд үзээрэй. За сайн байна. Инүүга суки desu. За нохоонд дуртай.
За, инуга ски desu. За, сайн байна. За, ину бас японочууд юу гэж хэлдэг вэ гэхээр ванчан гэж аягүй хэлдэг шүү. За, ванчан. Ванчан гэдэг нь бас яг нэг ину буюу нохоо гэсэн утгатай. За, дараагийн анз манд кай буюу дун байна. Дун. За, он юм энэ бай гэсэн дуудлагатай байх нэ. За, нийт 7 зорилготой байна. Бүгдээрээ бичээд үзье. Гараа дэше өргөөрэй. За, 1 2 3 4 5 6 7 зорилготой. За, дээдлийнх нь яах нь мэ гэсэн анзтай яах нь төстэй байна, тийм ээ. За, кай дун. За, дараагийн анз маань үши буюу үхэр гэсэн анз байна. За, он yomi буюу өөр хандтай нийлэхээр дуудагддаг дуудлага маань гю гэсэн дуудлагатай байна. За, бүгдээрээ гараа дэше өргөөрэй. Бичээд үзье. Нийт 4 зорилготой байна. 1 2 3 4. За, 4 зорилготой байна. Үши. Үши гэдэг анз байна. За, нэг уншаад үзье. Гю нику гэж унших нь шүү. За, гю никуга такай desu. Гю никуга такай desu. За, такай desu гэдэг маань тэмдэг нэрийн ханзан дээр гарсан байгаа. За, хүрийн мах мөнтэй гэсэн утгатай тийм ээ. За, дагаад хэлээд үзье. Гю никуга такай desu. За, сайн байна. За, дараагийн ханз нь сакана буюу загас гэсэн ханз байна. За, өвөө гэсэн дуудлагаас байдаг байна. За, он yomi гё гэсэн дуудлага. За, бүгдээрээ бичээд үзье. Нийт 11 зурлагтай байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11. За, 11 зурлагтай байна. Сакана гэдэг ханз байна. За, нэг уншаад үзье. За, киньёби гэхэд орсон ким байна, тийм ээ. Уканы алт гэсэн утгатай ханз байна, тийм ээ. За, энэ жишээ хөлбөрийг уншаад үзье. За, хэдүүлээ киньёби гэхэд орсон эхнийх нь ханз байна, тийм ээ. За, дараагийнхаас сая үтсэн сакана гэдэг ханз байна. За, энэ хоёр ханзаа он yomiгоор уншаад үзье. Кингё. Кингё болох нь алтан загас сайн байна. Алтан загас хижээдэг гэсэн утгатай өгүүлбэр байна. Кингё о катте имас. Кингё о катте имас. За, нэг удаа хэлээд үзье. Кингё о катте имас. сайн байна. Кингё о катте имас. За, дараагийн ханз буюу өнөөдрийн хичээлийн сүүлийн ханз нь тори буюу шуу гэсэн ханз байна. Шуу. За, он yomi чоо гэсэн дуудлагатай. Чоо. За, нийт 11 зурлагтай байна. За, бас олон зурлагтай байна, тийм ээ. За, бүгдээрээ гараа дэше өргөөрэй. Бичээд үзье. За, эхлээд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11. За, 11 зурлагтай тийм ээ. Шуу, тори гэсэн ханз. За, энэ үрээд өнөөдрийн хичээл маань дуусж байна. Өнөөдрийн хичээлийнхаа ханзыг хэдүүлээ үзлээ. Тэгээд хамтдаа уншаад үзье. За, энэ маань 2 мод байвал хаяши гэж уншина тийм ээ. 3 байвал мори гэж уншина. За, дараагийнх нь цэцэг буюу хана гэсэн. За, таке гэсэн ханз. Ину гэсэн ханз. Кай за дун. За, энэ бүр гэсэн ханз тийм ээ. Юу гэдэг лээ? Үши. Сакана гэсэн ханз. Тори гэсэн ханз. За, эдгээр ханзыг хэдүүлээ өнөөдрийн хичээлийг үзлээ. Тэгээд дэвтэр дээрээ сайн бичиж аваарай. Тэгээд энэ 5 бүр зорж байгаа бол миний оруулсан ханзны хичээлүүдийг энэ 5 ханзны хичээлүүдийг бас дахин эхнээс нь бас сайн хараарай. За, тэгээд хэрвээ шалгаалт өгөх гэж зорж байгаа альсэл Японд бие дааж үзэж байгаа хүмүүс байх юм бол бас багч болов тус дэмэр болох юм болов гэж бас хувьдаа бодоод эдгээр хичээлүүдийг бас ингээд оруулаад явж байгаа шүү. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. За, түр баяртай.